Сайн байцгаана уу үзэгчдээ. Итгэмээргүй гэхдээ подкастын энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Амьдралд итгэмээргүй зүйлс өчнөө олон байгаа. Гэхдээ эдгээр нь итгэхэд хэр хэцүү эсвэл хэр амархан бэ гэдгээс үл шалтгаалаад энэ нь үнэн үү гэдэг асуултыг бид нар асууж явах ёстой. Хэрэг үнэн бол яах вэ? Яг үүнчлэн итгэмээргүй подкаст маань итгэмээргүй асуултыг зочноос асууж, харин зочин маань энэ нь үнэн үү гэдэгт хариулдаг. Өнөөдөр бид Христэд итгээд хүн зовхоо болдог гэж ярьдаг нь итгэмээргүй маа. Гэхдээ үнэн үү гэх асуултыг Монгол хэлгэлт Христийн чуулганы пастор Ноён Мегмар Доржоос асуухаар урьж авчирсан байна. За та энэ дээрээ суудсан гэдг нь итгэмээргүй маа. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ дээрээ суудсан үнэн. За урьсанд баярлаа. За маш их баярлалаа. Бас бидний урилгыг хүлээж аваад хүрэлцэн ирсэнд. За тэгэхээр сэдв бол ойлгомжтой байгаа бах. Тэгэхээр шуудгаа хоёлаа асуултанд орё л доо. Христэд итгээд хүмүүс зовхоо болчт юм уу? Энэ бол яг үнэндээ айгүй итгэмээргүй. Хэрвээ тийм бол энэ ч бас сонь штэ те. Бас бүгд л итгэмээр байна. Гэхдээ гол нь энэ үнэн үү? Шууд утгаар нь асууж байгаа бол энэ бол үнэн биш. Хүн энэ дэлхий дээр амьд байгаа л бол Христэд итгэсэн ч вэ, итгээгүй ч вэ, зовлон гэдэг зүйлтэй учирч зовлон гэдэг зүйлийг туулж амьдэрдэг. Хэрвээ тэгэх юм бол шуудхан асуухад хүмүүс хэрвээ жаргах гэж Есүс Христэд итгэдэггүй юм бол хүмүүс бол тэгчл итгэж штэ. Хэрвээ ямар нэг өөрөөсөө давсан хүчинд итгэлээ гэх юм бол тэгвэл яах гэж Есүст итгэнэ гэж? Зовлон, жаргал гэдэг энэ хоёр том ойлголтыг бид нар их зөв ойлгох хэрэгтэй. Яагаад Есүст итгэдэг вэ? Мэдээж жаргахын тулд. Гэхдээ энэ жаргал нь ирээдүйн жаргалын төлөө, илүү итгэл найдварын төлөө байдаг. Христэд итгэхийн гол утга учир нь. Өөрөөр хэлэх юм бол хоёлаа таны нэвтрүүлэг ихтэм entertainment чөлөөтэй нэвтрүүлэг учраас илүү жоохон амьдралд ойрхоноор ярилцъя гэж бодож байна. Тэгэхээр энэ дэлхий дээр бүх хүмүүст хүсэл мөрөөдөл, ирээдүйн зорилго, алсын хараа хүн төрлөختний хамгийн их ярьдаг сэдв. Энэ болгон хүн төрлөختөнд хүмүүс хүн болгонд байдаг. Өөрөөр хэлбэл энэ дэлхий дээр амьдарч байгаа бүх насны бүх хүмүүс ирээдүрөө чиглэсэн сайн сайхны төлөөх хүсэл мөрөөдлийг тээж амьдардаг. Гэхдээ ирээдүйн сайн сайхныг бий болгохын тулд өнөөдөр тэд зовлон бэрхшээлийг туулж амьдардаг. Амьдрах боломжтой. Жишээлбэл магадгүй та 5 жилийн дараа Монголдо тийм ээ одоо дутагдаж гачигдах юмгүйгээр хувийн сайхан бизнестэй, байртай, цуслангийн одоо фэшнтэй тий одоо машин унаатай. Одоо тэр чинь байхгүй ч болно шүү дээ. Гэхдээ та зориг тавиад за Солонгос руу ч юм хаашаа ч мэдгүй те нэг газар очиод ажил хийж мөнгө олж ирье гэд. Хүний газар очиод ажиллах тийм амар биш байдаг те. Олон талаараа янз бүрийн зовлонтой учирна гэсэн. Хэлний бэрхшээл, соёлын ялгаа, ажлын хүнд хүчир гэх мэтчлэн. Гэхдээ тэр зовлон даван туулж, ажиллаж, хөдөлмөрлөж мөнгө олж байгаа нь юуны төлөө гэхээр ирээдүйнийхээ төлөө гэдэг. Яг үнтэй адилхан бид энэ дэлхий дээр амьдарч явах амьдралдаа тэр зовлон гэдэг зүйлийг хэрхэн яаж юуны төлөө давж байгаа, хэрхэн тэр зовлонд хандаж байгаа, ямар итгэл найдвараар энэ дэлхий дээр амьдарч байгаа вэ гэдэг маань өөрөө маш чухал бөгөөд энэ нь зовлон жаргалын ялгааг нь юуны төлөө зовж байгаа, юуны төлөө жарах гэдэг гэдгийг ялгааг нь харуулж өгдөг. За тийм учраас Библиэд магадгүй таны хамгийн эхний асуусан асуултын дагуу бол хүмүүс Христэд итгээд зовхоо болдсон юм уу гэхээс илүү Христэд итгэгч хүмүүс зовлонд хэрхэн ханддсан бэ гэдэг асуулт бол илүү ойрхон хариулагдсан байдаг. Мэдээж та Есүст итгээд гэж асууж байгаа учраас яг энэ асуултын хариултыг би Есүс яг энэ асуултанд юу гэж хариулсан бэ гэдгийг маш тодорхой би хэлье гэж бодож байна. Би таныг хэлээл ин гэж бодоод байсан. Та хэлээгүй юу бодсон юм? Би бол одоо яг Есүсийн хэлснээр хэлэх гэж байна гэсэн. Өөрөөр хэлбэл оргоор нь их үндснээс нь хэлэх гэж байна гэсэн. Тий. За энэ бол Библийн шинэ гэрээний Иохан гэдэг номын 16 дугаар бүлгийн 33 дугаар ишлэл гэж байна. За энэ ишлэлээр бол Есүс ингэж хэлсэн. Та нар ертөнцид зовлонтой байна гэж хэлсэн. Гэвч зоригтой байх тун би ертөнцийг ялсан гэж хэлсэн байна. Энэ гурван өгүүлбэрийг бид нар харах юм бол бид энэ дэлхий дээр зовлонтой амьдран, зовлонтой учрна гэсэн үг. Гэхдээ дандаа биш л дээ мэдээж.
энэ дэлхий дээр зовлонгоос ангид амьдрах боломжгүй гэдгээс. Гэвч зоригтой байх тун би ертөнцийг ялсан гэдэг энэ өгүүлбэр нь Христэд итгэж хүмүүст зовлонд хандах хандлага тэр зааварчилгааг нөгдөг буюу Христ өөрөө энэ дэлхий дээр ирээд тэр зовлон гэдэг зүйлийг туулаад, зовлон гэдэг зүйлийг даваад, зовлон гэдэг зүйлийг ялсан. Одоо тэгэхээр яах нь вэ? Бид Христэд итгэгч нар гэж явдаг учраас Христээс тэр зовлон хэрхэн даван туусныг нь суралцаж Христийн ардаас яг тэр зовлон давах аргачлалаар нь даган явдгаа гэсэн. За энийг арай нэг жоохон жишээн дээр хэлэх юм бол та ингээд бүр нэг уулын замаар тий маш тийм одоо өтгөн манантай тийм замаар та явж гинэ гэж үү. За. Эргэн тойронд баг юм харагдахгүй. Гэхдээ та харж явах хэвээр нэг чухал зүйл нь урдлын чинь нэг машин. Замаа сайн мэдэж байна. Тэгээ урдлын машины арын улаан гэрлийг та харах юм бол яг тэрнийг дагаад яваадах юм бол та яг зүг замаараа аюул авааргүй ингээд яваад байж байгаатай адилхан. Өөрөөр хэлбэл таны фокус юун дээр байх хэрэгтэй вэ? Тэр урдлын машины арын улаан гэрэл дээр байх хэрэгтэй. Тэгжээ та тэр замыг туулах боломжтой. Үүнтэй адилхан магадгүй амьдрал заримдаа тэр их хөтөн манан шиг яагаад гэдэг энэ том асуултан дотор. Яагаад би ингэж зовох хэвтэй? Яагаад хүн төрлөختөө ингэж зовоод байгаа? Энэ зовлонгийн донд бурхан хаана байгаа? Гэдэг энэ асуулт угаасаа хүн төрлөختөн түүхийнхаа бүхий цаг үед асууж ирсэн асуулт. Энэ бол том асуулт. Тэгэхээр энэ нь бас нэг зүйлийг гэрчилж штэ. Христэд итгэсэн ч хүмүүс зовж ийн, итгээгүй ч зовж ийн. Дээрээс нь таны хэлснээр бол Библиэлд ч гэсэн Есүс Христ та нар итгэх юм бол бас зовлонтой байна гэсэн мэн. Тэгэхээр Христэд итгээгүй зовсон, Христэд итгэж зовсон адилхан л зовлонд туулах юм бол ямар ялгаа байна? Ялгаа нь гэвэл за нэгдүгürt нь дөрөв биес. Хүн болгон энэ дэлхий дээр амьдарч байх амьдрахтаа өнөөдөр зовлонтой байж болно, тий? Гэхдээ ирээдүйн жаргалын төлөө өнөөдөр зовж байгаа гэсэн үг. Тэр нь юу гэсэн үг вэ? Ирээдүйн жаргалын төлөө. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол нөгөө ирээдүйнхээ зорилгыг биелүүлэхийн тулд нэг гадаадд очиж ажиллаад нь штэ, тий? Тэр зовлонг давж гараад нь штэ. Энтэй адилхан Библиэд хэлэхдээ Бурхан бидэнд ямар ч зовлонгүй, ямар ч өвчин шаналлгүй, бүр тэр байтугай зовлонгийн нулимсч байхгүй. Тийм ирээдүйн амьдралыг буюу мөнхийн амьдралыг Библиэлд амласан байдаг. Тэр мөнхийн зүйлийн төлөө өнөөдөр энэ дэлхий дээр амьдарч байхдаа тэр зовлонтой амьдралыг даван туулж байгаа. За энэ бол Христэд итгэгчдийн энэ зовлонг харж байгаа том зураглал нь гэж хэлж болж байна. За харин Христэд итгэдэг, итгэдэггүй аль нь ч гэсэн ер нь бол бид хоёр янзын зовлонг бий болгож идэг. Хоёр янзын зовлонтой учирдаг гэсэн үг. За эхнийхэн зовлон бол юу вэ гэхээр хүний өөрийнх нь бий болгож байгаа зовлон буюу хүний өөрийнх нь гэм нүгэл алдамадаг, хүний өөрийнх нь одоо үйлдсэн ямар нэгэн муу зүйлийн муу үр дагавраас болж ирж байгаа зовлон гэж байна. За тэр бол бас үнэн. За хоёр дахь янзын зовлон бол их сонирхолтой зовлон. За энэ ямар зовлон бэ гэхээр мууг биш сайныг, бурууг биш зөвийг үйлснийхээ төлөө зовж байгаа зовлон гэж байна. Сайн зүйл хийж байгаа, сайнны төлөө явж байгаа, зөвийн төлөө явж байгаа хэрнээ олон янзын зовлон бэрхшээлийг амсаж байгаа. Ийм зүйлийг хэлж байгаа. За энэ бол бүр ялангуяа одоо Библи буюу Христийн сургаалд бол маш хүчтэй нэгэн том одоо хэсэг нь болж орж ирдэг. Үүний тухай Библиэд хэлэхдээ Христэд итгэгч хүмүүс та бүхэн зөвхөн Христэд итгэх нь өгөгдөөгүй бүр түүний төлөө зовлон идэх нь өгөгдсөн юм а гэж хэлсэн байдаг. Тийм учраас Христэд итгэгч та нар ямар нэгэн зовлонд унахтаа түүнийгээ бүр ингээд ямар сони юм бэ, ямар хачирхалтай юм надад тохиолдоод байна гэж битгий гайхаарай гэж хүртэл хэлсэн байдаг. За эндээс би юу хэлэх гээд нэхээр магадгүй за жишээлбэл яагаад миний амьдралд ийм зүйл тохиолдоод байгаа гэдэг энэ асуулт хүмүүс хоёр янзаар харах хэрэгтэй. Энэ асуултыг хариулдаг. Энэ нь өөрөөсөө шалтгаалж тохиолж байгаа зовлон гэж байна. Эсвэл бусдаас шалтгаалж
тохиолж байгаа зовлон гэж байна. Нөгөө бас зөвийг үлдэх, бурууг үлдэхтэй холбоотой Тий. гэж шалгаарай гэсэн үг байна шүү дээ, тий. Жишээлбэл одоо юу гэдэг. За хоёлаа одоо нэг зөвийг үлдэх, бурууг үлдэх гэж жоохон хойшоо тавьчихсан. За. Жишээлбэл одоо би зөв юм хийсэн бэ, буруу юм хийсэн бэ. Надад тохиолж байгаа одоо гадны хүчин зүйлүүдээс ирж байгаа зовлон биш тий. Жишээлбэл би зүгээр одоо юу гэдэг. Оросд очиод зүгээр сургууль сурах гэж байж исэн чинь гинт Оросд дайм болвол тий. Тухайн нийгэм нь надад зовлон авчираад байж болж шүү дээ. Тэгээ би тэнд сурах гэж байж исэн чинь одоо миний энд байгаа ээж аав тий магадгүй эсвэл одоо эхнэр хүүхдүүд тэнд намайг сурж байгааг дайн дажинтай тэр улсад сурахаар энд байгаа хүмүүсийн сэтгэлч гэсэн зовно үсттэй. Тэгэхээр эн чин одоо улс төрийн нөхцөл байдлаас болоод тий дайн дажингаас болоод бусдаас шалтгаалж энэ нэг зовлон ирээд байна да тий. Тэгэхээр эн чин хувь хүнд бол бусдаас шалтгаалж ирж байгаа. Гэхдээ хүн төрөлхтний амьдрал ингээ бүхэлдэн ингээд харах юм бол эцсийн бүлэгтээ энэ асуулт явж жагаад хаана очиж байгаа гэхээр хүний өөрийнх нь гаргаж байгаа гэмт үйлдэлүүдээс бий болж байгаа. Жишээлбэл магадгүй дайн дайчин яагаад бурхан зөвшөөрөөд байгаа ингээ хүмүүс асуудаг штэ. Энэ зовлонгийн дунд энэ өсөглөн энэ одоо тийм ээ байгалийн гамшигын дунд бурхан хаана байгаа? Ялангуяа Есүсийн та нарын тэр бурхан чинь сайн бурхан юм бол яг хүн төрөлхтөнд ийм зовлон ирээд байгаа ч гэдэг юм уу тий. Тэгэхээр ер нь бол угсаа би яг ийм асуултыг асуух гээд бэлтцсэн байна л та. Таны хэлсэн нэг зүйл айгүй онцгой санагдлаа. Жишээ нь нөгөө ирээдүйд учрах жаргалыг бодохдоо өнөөдрийн зовлон төвчнэ гэж. Тэгэхээр хүүхэд унтахтаа миний ам цангаад ингэнгүүт нь шөнө хулган нэрэнгүүтээ алтай ихтэй мөнгөн домтой ус өгчтэй тийм чинь битээ ягаад ус уухгүй зүгээр унт гэдэг нэг хүүхдийг аргалаад унтуулчихдээ штэ. Нэ ирээдүйд чи угаасаа наа чинь ингээ зүгээр болчих яах гэдэг юм шиг нэг аргалаад унтуулчих байгаа юм шиг. Хүн төрөлхтөн зовх үед бурхан зүгээр нэг ирээдүйд гоё юм болно гэд аргалаад явуулчих юм шүү. Яг таны хэлснээр бол. За энэ дээр бол би ингэж бодож байна. Өөрөөр хэлбэл та ирээдүйнхаа ад жаргалтай сайн сайхан хүсэл мөрөөдөлтөд хүрэх зүйлээ те зүгээр нэг монголчуудын ярьдаг мөрөөдөд мөнгө төлөхгүй юм чин гэдгээр те зүгээр нэг хийсвэрээр мөрөөдөд явуудах юм бол тэр мөрөөдөл чи ер нь тэгээ мөрөөдлийнхөө төлөө ямар нэгэн зүйлийг үйлдэж хийхгүй бол өөрөөр хэлбэл ирээдүйн мөрөөдөлтөд биелэх тэр зураглалаа тэр мөрөөдлөө өнөөдрийнхөө амьдралтай ямар нэгэн байдлаар холбохгүй юм бол холбож түүнийхээ төлөө ямар нэг үйлдэл хийхгүй бол яг үнэндээ бол та тэр мөрөөдөлд хүрэх боломжгүй. За мөрөөдөл за өөрөөр бид нэр хэлье л да. Амжилт ч гэдэг юм те. Тэгэхэд бол ирээдүйнхээ амжилтын төлөйг өнөөдөр ямар нэгэн зүйл ингэж холбож хийж тэрийг бодиттой болгох. Та 10 жилийн дараа нэг үнэхээр одоо шилдэг борлуулалтаа ном бичье гэж бодох юм бол те тэрнийхээ төлөөх магадгүй та урт хугацааны, дунд хугацааны, богино хугацааны гэдэг төлөвлөгөөнүүд бий болгоно доо. Тэгээд судалгаанд орно. Тэгээд номынхаа агуулгыг гаргана. Богино хугацаанд. За дунд хугацаанд бол номоо ер нь бичин ч гэдэг юм уу те. За урт хугацаанд бол номоо дуусгаад ингээд маркетинг хийгээд борлуулалтаа хийнэ ч гэдэг юм уу те. Өөрөлдөө ирээдүйн чи амьдрал өнөөдөр чи амьдралтай холбогдчихэж та мөрөөдөлтөд хүрнэ гэсэн үг. Амжилтанд хүрнэ гэсэн. Яг үнтэй адилхан өнөөдөр Христэд итгэж хүмүүсийн өнөөдрийн амьдрал ирээдүйнхээ амьдралтай өрөөж холбоотой байдаг. Өөрөөр хэлэх юм бол ирээдүй би тэр очихж байгаа тэр мөнхийн ус гэдэг зүйлд миний итгэл дотор тий маш бодиттой байдаг. Итгэл дотор. Тэгээд тэр мөнхийн улсын бүр иргэн болцсон мэт. Бид нар яг тэр итгэл үнэмшлэр амьдарч үйлдэж хийж эхэлдэг. Энэ өөрөө бодиттой байдаг учраас бидний итгэлийн амьдрал өөрөө зовлонд яаж хандах вэ? Энэ зовлон яагаад бий болж байгаа? Энэ болгоныхаа хариултыг бид нар Христийн сургаалаас олоод авчдаг гэсэн үг. Тэгэхээр та Христэд итгэдэг хүний хувьд өнөөдөр зовж гин үү эсвэл жаргаж гин үү? Түрүү хэлсэнчлэн зовлон бол байгаа. Зовлон бол байгаа. Гэхдээ таны дүгнэлт тэр зовлон хэрхэн даван туулах арга замыг нь бид тэр зовлон даван туулсан Есүсээс суралцж байгаа учраас мэдээж одоо энийг бид нар одоо хэд нэг тал руу туушдууд би жаргаж байгаа гэж бол хэлэхгүй. Гэхдээ би бусдаас илүүгээр
зовлонд яаж хандах вэ гэдгээ илүү их одоо Христийн сургаалаас таньж мэдсэн юм л гэсэн утгатай. За жишээлбэл за одоо юу гэдэг за дорны одоо буддын одоо гүн ухааныг бий болгосон за Сиддхарта Гаутама гэдэг энэ хүн чинь ч гэсэн те одоо за түүний хутгатын дөрвөн үнэн гэж одоо тэр зүйлд нь бол нэг чухал ойлголт нь нэг чухал одоо агуулга нь бол хүн энэ орон ертөнцийн амьдрахтаа зовлон гэдэг зүйлтэй заавал учирна. Энэ бол нэг чухал үнэн юм аа. За энэ зовлон гэдэг зүйлээс ангиж ирж энийг гэтлэхийн тулд одоо юу гэдэг нирван дүрийг олох хэрэгтэй. Нирван дүрийг олохын тулд 8 одоо мөрт замаар явах хэрэгтэй тий. За ингэхийн тулд одоо зүвийг үлд, зүвийг бод, зүвийг сэтг ч гэдэг юм уу тий. За гэх мэтчлэн энэ зовлон гэтлэх янз бүрийн аргачлалууд байна. Тий. За харин Христ итгэл болохоор нэг ийм түүх одоо жишээлбэл Библиэд байж байгаа юм л та. Есүс өөрийнхөө дагалдагч нартай хамтдаа одоо нэг Ерихүү гэдэг нэг хот руу орохгүй явж байгаа үед тэр хотын гадна талд нэг сохор буюу одоо хараагүйгээсээ болж зовлон дунд байгаа нэг ир тэ Есүсийн тухай чихээрээ сонсоод хараагүй ч гэсэн. Чихээрээ сонсоод Есүс тусламж гойж байгаа. Есүсийг дуудаж байгаа. Есүс тэр хүнтэй уулзаад ингэж асууж байгаа юм. Өөрийнхөө төлөө чи надаар юу хийхийг хүсэж байна гэж. Есүс асууж байгаа. Тэнгүүл тэр хүн чинь өөрийнхөө амьдралын хамгийн нэн тэргүүний тэр зовлонгоос ангижрах тэр одоо асуудлаа хэлж байгаа байхгүй. Би хараа ормоор байна гэсэн үү? Дахин хараа ормоор байна. Тэгэхээр тэр урд нь бол хараад байсан хүн байх нь шүү дээ. Зөв. Тэгээ хараагүй болно гэдэг чинь маш том зовлонг тэр хүн тээж явж байгаа. Энэ үед Есүс тэр хүнийг хараатай болгож өгдөг. Өөрөөр хэлэх юм бол Христ тэр хүнийг дахин хараа ор гэж хэлээд хараатай болгож өгөөд итгэлчин чамааг идгэлээ. Итгэлчин чамааг аварлаа гэж хэлж байгаа юм. Түүнээс Есүс тэр хүнлөө харснаа би дахин хараатай болмоор юм гингүүд. Яг чи дахин хараатай болж болно л доо. Тэгтээ яг чи ихлээд нэг им мөр замаар яваад имийг үлдчихэд ир. Тэгвэл яг болж гин гэдэг зүйлийг хэлээг байгаа. Зовлонгод авах юм шалгуурууд байна гэж хэлээг өгсөн байна шүү дээ. Ганцхан имийг л хэлсэн байгаа байхгүй. Итгэлчин чамааг аварлаа гэж. Тэ? За эндээс хоёлаа нэг юм ялгааг харж болох юм. Тэ? Яг өндөө шашин ихэвчлэн аливаа зовлонгийн үр дагаврыг үлийн үрчгдэг юм уу? Тэ? За эсвэл одоо юу гэдэг энэ зовлонгоос ангижрахын тулд чи шашны төлөө юу хийж ямар шалгуур давах юм бэ гэдэг ийм шалгууруудыг өгдөг бол Христ итгэл бол юу гэхээр би чиний төлөө юу хийж өгөх юм бэ гэдэг. Энэ асуултыг хүмүүсээс асуудаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр чи надад итгэж гин үү, итгэхгүй байгаа юм уу? Чи намайг сонгосон юм уу, сонгоогүй юм уу гэдэг дээр энэ асуултын хариултанд зангилагддаг. За илүү тодорхой хэлэх юм бол магадгүй бид нар ингэж бодож болох юм. Гэхдээ тэр Есүс одоо үнэхээр байдаг, тий? Бурхан үнэхээр байд юм бол ягаад энэ дэлхий дээр муу мухай зүйлсүүд зовлон байгаад гэдэм бэ гэдэг. Энэ асуулт угаасаа хүн болгон баг асуудаг. Тэгвэл одоо шууд бас энэ асуултыг асуучих л да. Ягаад тэгвэл одоо дэлхий дээр ингэ зөндөө олон зовлон байгаад байгаа. Бурхан байж гин гэж ярьж байна, тий? Тэгэхээр энэ дээр Библийн одоо бүтээгч бурхан буюу тийм ээ. Бурхан бол хүн төрлөختөнд аливаа муу зүйлийг бүтээж өгөөгүй. Харин бурхан хүн төрлөختөнд сонголт гэдэг зүйлийг өгсөн байдаг. Сонголт. Тэгэхээр бид өнөөдөр өөрсдийнхөө амьдралд өдөр тутмын сонголтыг хийждэг. Таныг өглөө усангуулч хин нэгэн үзүүн дээр чи хотод толгочаад за буюу өнөөдөр 10 дуудлаа ирэх шүү гэж толгодгүй шүү дээ. Яагүй. Өдөр тутмын бид нар зан төлөвөө сонгож байдаг. Өдөр тутмын бид нар хэн байх гэдгээ сонгодог, юу үйлдэх үү гэдгээ сонгодог. Өдөр тутмын бид нар хүслээ дагах уу, зорилгоо дагах уу? Энэ болгоныг бид нар өөрсдөө сонгож амьдардаг.
Энэ бол хүн төрлөختөнд өгсөн бурхны нэгэн том одоо сонголт буюу эрхчлөө тий сонголтоо их эрхчлөө гэсэн. Тэгээ хүмүүс бид нар чи их юм сонин штэ. Зовлон хүсдэггүй хэрнээ. Зовлонг бий болгоод идэг. Тэр гмийг хүсэж хийгээд идэг. Алдаа зурчил сонирхолтой байна те. Зовлон хүсэхгүй хэрнээ зовлон авчирж болдог зүйлсийг өөрсдөө хийгээд идэг. Тий өөрсдөө хийгээд идэг. Мэдсээр үуч. Тэгсэн хэрнээ би яагаад зовоод байгаа гэж яриад идэг. Энэ болохоор юу гэхээр хүмүүсийн нөгөө нэг гэмт чанар. За бүр ингээд бурхны талаар ингээд ухаад ярих юм бол хараа. Библиэлд ингэж хэлж байгаа. За шинэ гэрээний Яаков гэдэг ном дээр тэгж хэлж байгаа. Бурхан хэнийгч хизээч бозор муугаар сордгүй гэж хэлж байгаа. Уруу татдаггүй гэж хэлж байгаа. Энэ юу гэсэн үг вэ? Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр бурхан яг үнэндээ бол хүмүүсийг тэр өөрсдөндөө зовлон авчрах тэр нөхцөлийг нь бүрдүүлж тэр муу мухайг бий болгож өгдөггүй гэдэг. Харин энэ Библийн тэр ишлэлд юу гэж үргэлжилдэг вэ? Харин хүмүүс өөрсдийн махан биеийн хүсэл тачаалаас болж өөрсдөө зовлон дуунагдаг тухай ярьж байгаа. Тэгэхээр энэ чинь нөгөө нэг сонголтын юм яваад. За тэгтэл одоо нэг ийм л юм байна л да. Тэр хүмүүс бид нарын өөрсдийн тэгж гаргаж ирж байгаа, сонгож үйлдэж байгаа тэр алдаа зурчил. Тэр одоо асуудал. За жишээлбэл одоо юу гэдэг нь те. Хэвээ мөнгө хэрэгтэй байна. Мөнгөтэй болчмоор байна гэл бах мөрөдөд тоглоал бөө мөнгө алдаал. Тэ? Тэгээ сайхан нэг бас нэг эмэгтэй ярьж л ш нэг подкастаар. Зүгээр л нэг өрөө ямар хороол юм бэлээ дээ. Байраа дуустал мөрөдөд тоглолцсон. Нэг залуу. Амьдралдаа асар том зовлон авчирсан. Тэгээд тэр залуу бол ямар шийдвэр гаргаж байгаа гэхээр амиа хордлыг гэдэг шийдвэр гаргаж байна. Яг үндэ бол тэр мөрөдөд тоглох нь бол тэр хүний өөрийнх нь сонголт. Сонголт байсан. Тэр өөртөө тэр зовлон авчирч байна, тий? Тэрэн шиг одоо дэлхийн нийт ерөнхийдөө дэлхий дээр зовлон байгаа нь өөрсдөөсөө болж байгаа шул гэж та хэлэх гээд байна уу? Өөрсдийн гэм нүгэлт буюу буруу үйлдэлээс гарч байгаа л үр дагавар. За тэгтээ би түрүүн хэлсэн шүү дээ. Зовлон бол хоёр төрлөө байдаг гэж тий. Нөгөөх нь бас бусдаас шалтгааллахгүй гэж тий. Бусдаас шалтгаалж. Тэгвэл бусдын гэм нүглээс болж одоо жишээ нь бас би зовох тохиолдол байгаад байна гэсэн үг үү? Үл ойлголцол байж болно шүү дээ тий. За жишээлбэл одоо юу гэдэг юм. За манай Монгол орнчуудаа зүгээр л дээ. Одоо юу гэдэг юм. Христэд итгэлээгээл одоо хэн нэгэн хурж ирээл тий. Эсвэл ямар нэгэн улс төрчид хурж ирээл Христэд итгэж хүмүүсийг барьж аваал одоо 20 цагтаа тийм байхгүй. Тийм байхгүй. Гэхдээ тэгдэг тийм улс үндэстэн олон биш дээ. Тэ? Итгэл үнэмшлээс нь болоод бүр амийн авж байгаа улс үндэстэн ч гэсэн олон байна. Тэ? За эсвэл одоо юу гэдэг ямар нэгэн соёлын ялгаанаас болоод ч юм уу, үзэл сурталын ялгаанаас болоод ч юм уу, тэ? Өөрсдөө амьдралд бусдаас зовлон авч байгаа маш олон хүмүүс байна шүү дээ. Өөрсдөө буруу биш байтал. Тэр хуулийн ч юм уу, улс төрийн ч юм уу, тэр дүрм журмын ч юм уу, эсвэл тэр шашин шүтлгийн ч юм уу, тийм байдлаас болоод авч байгаа. Тэгэхээр би асуух гэдэг зүйл нь энэ шудраг биш байгаа юм шүү. Хин нэгэн хүний буруу шийдвэрээс болж бусдын зовхыг тэгвэл бурхан дэрэгдээс нь харлаа гэхэд яагаад энийг зөвшөөрөөд юм гэдгэл ба шүү дээ. Бол асуулт те. За Библийн яг сайн мэдээ гэж хэлж байгаа буюу Христийн түүх байна. Энэ түүхийн нэг гол одоо явж байгаа онцлог бол зовлонтой холбоотой байдаг. Тэр нь ямар зовлон бэ гэхээр хүн төрлөختөн өөрсдийн энэ хийсэн алдаа гэм нүгэл зөрчлөөс болоод эцсийн бүлэгтээ хаана очих гээд байгаа вэ гэхээр зүгээр нэг энэ дэлхий дээр зовж байгаа зовлон бол зүгээр төр зорих байгаа байхгүй. Харин эцсийн бүлэгтээ явж байгаа тэр зовлон хаана очих вэ гэхээр там буюу мөнхийн одоо тэр зовлонд орох ийм аюул хүн төрлөختний өмнө байна гэж Библи хэлж байгаа. За тэгвэл хүмүүс өөрсдөө тэр замаас өөрсдийнхөө хүчээр эргэх боломжгүй байна. Боломжгүй байсан.
Тийм учраас нөгөө янз бүрийн шашин, янз бүрийн одоо аврах тий авралын янз бүрийн одоо мэдээнүүд, янз бүрийн одоо гүн ухаан философи шашин гарч ирж штэ. Тэд бол ихэвчлэн юу гэхээр та нар өөрсдөө ийм хийвэл өөрсдөө аварч чадна гэж үзэж яхад Христ итгэл юу гэхээр та нар өөрсдөө аврах боломжгүй байна. Тэр зовлонгоос, мөнхийн зовлонгоос гэтлэх боломжгүй байна. Яг нэг намагт ингээд нэг бэлхүүснээсээ доошоо шигдсэн хүн хөдлөөлөх юм бол улмал доошоогоо ингээд суугаад намг руугаа живээд тэглээгээд хүн өөрөө өвснээсээ татаад гаргаж чадахгүй шүү дээ. Ямар нэгэн аврах олс ч юм уу хэн нэгний тусламжтайгаар тэр намгнаас гарах боломжтой шиг. Түрүүний миний ярьсан жишээ шиг Есүс хүн төрлөختнөөс энэ асуулт явсан. Би та нарын төлөө юу хийх? Надаар юу хэлхийг хүсэж байна? Өөрөлдөх юм Христ бид нарын төлөө биднийг тэр мөнхийн зовлонгоос аврахын тулд энэ дэлхий дээр ирж бид нарыг мөнхийн зовлонгоос аварсан. Яаж? Нөгөө нэг сайн мэдээний гол хэсэг энд явж байгаа. Чи Мел Гибсний Passion of the Christ гэдэг кино үзсэн үү? Хэсгээс нь харж байсан шүү. Тэр бол Христийн зовлон гэдэг нэртэй кино. Тэ? Христийн зовлон гэдэг нэртэй тэр кинон дээр Христ хүн төрлөختний төлөө өөрөлдөх зовлонг хүн төрлөختний зовлонг өөр дээр аваад тэгээд загламаар хатагдаж алагдаж байгаа. Тэр зовлон идэлж байгаа тухай тийм кино байна. Энэ бол Библийн төв. Яг уран сайхны зарим нэг хэтрүүлэгтэй ч гэсэн Библийн гол санаа явж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол чи бид нарын авах ёстой байсан тэр мөнхийн зовлонгийн тэр шийтгэл, тэр асуудлыг Христ өөртөө аваад тэр зовлонг бид нарын өмнөөс үүрээд бид нарыг Бурхны өмнө тэр зовлонгоос харин мөнхийн жаргал руу аваачих тэр боломжийг бий болгосон гэж. За энийг бол одоо Библиэд за Христэд итгэлийн хувьд бол сайн мэдээ гэж хэлж байгаа. Сайн мэдээ. Тэгэхээр бидний хувьд бол тийм ээ одоо Христэд итгэсэн ч вэ, итгээгүү ч вэ, хүнд бол зовлон бий болдог. Хүн зовхгүйгээр амьдрах гэж байхгүй. Харин Христэд итгээд зовж байгаа хүмүүс бол ирээдүйн итгэл найдварынхаа төлөө ямар ч зовлонг Есүсийн сургаалын дагуу даван туулах тэр арга замтайгаа амьдарч байгаа хүмүүсээ гэсэн ийм л утгатай. Таны амьдралд зовлон тохиолдох юм бол за мэдээж одоо та байгаа гэж бол хэлсэн те. Гэхдээ бүр илүү тохиолдох юм бол та Христэд итгэхэ болох уу? Хэрвээ би зовлонгоос болоод Христэд итгэхэ болох байсан бол анханасаа л итгэхгүй гэсэн үг. Тэгэхээр болохгүй гэсэн үг шүү дээ. Таныг яг ингэж хэлхийг хүлээж илээ л да. Тэгээ шалтгаан нь одоо жишээ нь бодоод үзье л та. Хоёулаа нэг компанид хөрөнгө орууллаа. Тэгээ таны хувьцааны ашиг ерөөсөө ирээдүйд үр дүнг өгөхгүй тодорхой боллоо. Энэ компани зах зээл дээр тестжүүлдэхгүй тодорхой болно. Ер нь бол одоо дампуурах гэж байна. Хувьцаануудаа зараад мөнгөө FT-х эргүүлж ав эсвэл ингээ унгасаараа дампууруул те. Бодит үр дүн ерөөсөө байхгүй байна гэж хэллээ. Тэр нөхцөлд та би бол ингэх гэж энэ хувьцааг аваагүй. Би бол ингээл те. Миний итгэл бол энэ компани гэстэй жинхэнэ лаг болно гэдэгт нь итгэл анх хийсэн. Тэгээ анх ихэлсэн шалтгаан маань биш учраас би бол гарахгүй гэж гүрийгээд байлаа. Энэ бол тийм логиктой үйлдэл ерөөсөө биш. Тэгэхээр магадгүй таны хариулж байгаа хариулт нь Есүс Христэд амьдрал маань ингээд зовоодсэн ч гэсэн би Есүст итгэл ийна гэдг нь энтэй жоохон адилхан сонсогдохгүй байна гэж юу? За нэгдүгürt бол таны асуултанд бол би яг бүрэн зөв асуулт гэж бол би бодохгүй байна. Яагаад гэвэл шүү дээ. Дандаа зовоод байна гэж бол байхгүй. За. Тий. Жишээлбэл одоо юу гэдэг тэр дунд чинь бас нэг жаргал шүү дээ. Одоо хүнтэй гэрэлчээл одоо 10 жил өнгөрчөөл 20 жил өнгөрчөөд хүмүүс эргээд харж жаргал зовлон гэр бүлийн амьдралд эхнэр нөхрийн харилцаанд сүлжлэн болчихсон тий. Тийм болохоор нэгдүгээр тул дандаа зовоод байна гэж байхгүй. Харин ч одоо нөгөө талаар Библи бол бид нарыг бүр тийм ээ зовлон донд баяртай байж чаддаг. Тэсвэр төвчээртэй байж чаддаг. Зовлон донд бүр баярлах тун гэд бүр ингээд би дахин илүү баярлах тун энэ гэсэн бүр сургаал номлолоор хүртэл бид нарыг урамшуулж идэг. За нэгдүгээрт нь. За хэрвээ таны асуултын дагуу ингээд ар араасаа ингээд
дараалал зовлонгууд За тэгвэл яах вэ? те. Тэгэхээр надад Христ итгэл амар ашиггүй юм шиг те. Санагдвал яах вэ? Хоосон юм шиг санагдал те. Ер нь ингэж явж байгаад би яг эцсийн бүлэгтээ яг Хохироод дуусчвал яах вэ? хохироод дуусчвал яах гэдэг те. Тэгэхээр энэ бүх амьдралын одоо энэ үйл явдлын бүр аагаас нь яах хүртэл эхлэхээс нь төгсрөл хүртэл бүх асуултын те хариулт нь өөрөө Библиэд байждаг. За. Тий. Библиэд байдаг. Тэгэхээр эн чинь юутай холбоотой вэ гэхээр Христийн сургаал өөрөө асар тэм өргөн цар үрээтэй сургаал. Зүгээр энгийн үгээр хэлэх юм бол би бол хувьдаа Христэд итгэсний дараа мэдээ зовлон бэрхшээлүүд амьдралд байгаа. Гэхдээ миний нэг энэ ухамсарт гэх юм уу те эсвэл нэг ертөнцийг үзэх үзэлд эсвэл нэг амьдралын маань хэм маягт Христийн сургаал нэг ийм юмыг тавиад өгч. Тэрний юу гэхээр амьдралыг хайрал бас атга гэдэг. Илүү том зургаар нь амьдралыг харж те. Хайрал. Энэ амьдрал бол үнэхээр үнцэнтэй чухал шүү те. Гэхдээ энэ амьдралд нөхцөл байдалд хатгуулж биш харин нөхцөл байдлыг хатгаж амьдраач гэдэг. Ийм нэг за миний хувьд шүү дээ те. За тэгээд бас энэ өгөгдсөн амьдралыг жаргал зовлонтой хайрлаа гэдэг. Ийм нэг чухал үзэл баримтлалыг надад бол жишээлбэл Христийн сургаал, Христ итгэл бол өгсөн. За хэрвээ би үнэхээр энэ үзэл баримтлал дээр баттай байж чадах юм бол тэр хөрөнгө оруулалт тэр хувьцаа мань унаад байгаа ч гэсэн надад бол тэгж айхтар итгэл үнэмштэй солих тийм нөхцөл байдал бүрдэхгүй. Яг тэгэхээр хараа яг үнэндээ бол явж хүмүүс бид нарын яг суур юм чи өөр итгэл үнэмшил байхгүй. Хүн юунд итгэж үнэмшиж чинь тэр чинь хүний амьдралыг дотроос нь гадагшаагаа залж явждаг. Тэр нь хүний амьдралын зүрхнийх нь зүрх болж өдөртжээдэг. Тийм болохоор энэ итгэл үнэмшил гэдэг зүйл чи өөрөө тийм ээ намайг хинбэ гэдгийг тэр identity буюу мөн чанарын маань тодорхойлж байгаа шүү дээ. Тэрийг өөрчилж тэргээр ингэж тоглоно гэдэг бол тийм амархан биш. Христэд итгэхэд хүмүүс зовлон бол ингээд гоё зүгээр тулчна гэж ярьсан шүү дээ. Тэгээ саяны асуултаа бас энийг уялдуулаад асууя л та. Мэдээж юу вэ? Христэд итгээд та зовх зовно. Тэгээд нэгэсэндээ та өвчтэй байна. Манай эмнэлэгт хэвтээд таны өвчөө идэх үү? Идэхгүй. Гэхдээ та айгүй гоё сэтгэл өөдрөг болоод гарнаа гэж байгаа та. Жох адилхан юм шиг те. Мэдээж та ингээ амьдралд зовлон тохиолдох юм бол яах вэ гэдэг дээр те. Тэр болгоныг би ингээ даван туулах хүч нь байгаад байна гэдэг тухай яриад байна. Итгэл үнэмшил бол ингээ байна гэдэг. Гол нь яг энэ цаана нь шалтгаан хэрэгтэй байгаа тань л та те. Яг гэвэл ийм учраас би зовсон ч гэсэн би Есүст итгэнэ гэдэг ч юм уу. Яг тэр шалтгаан, яг тэр хүмүүс ингээд энэ тэр зовлонг даван туулаад байгаа шалтгаан, сэтгэл өөдрөг байгаа шалтгааныг та илүү бодтойгоор биднэрт нэг хэлж өгөөч. За би надад чинь 3 зүйлийг дуртай гэж бодож байна. За эхнийх нь болохоор ирээдүйн төлөөх итгэл найдвар байгаа учраас бид Христэд итгэсэн ч Христэд итгээд зовлсон ч бид тууштай байна гэсэн үг. За ирээдүйн төлөөх гэдэг маань түрүүний ярьсанчлан өөрөөр хэлэх юм бол бид хожим хизээч зоохгүй бүр хизээч өвдөхгүй бүр тэр хизээч зовлонгийн нулимс урсахгүй тийм төгс мөнхийн усад очих боломжтой гэдэгтээ бид итгэдэг учраас. Нэг. Хоёрдугаарт нь энэ бол ирээдүйн чиглэж байна. Өнөөдөр бид нар энэ дэлхий дээр 70 80 100 жил амьдрах энэ дэлхийг бид ойлгож байгаа учраас бид бас зовлонгийн дунд Христэд итгэж явсаар байна. Өнөөдрийн бид нарын ойлгоно гэдэг нь энэ нь юу гэсэн үг вэ гэхээр өнөөдрийн энэ дэлхий өдрөөс өдөрт улам илүүрс дороотож мөхөж буй дэлхий. Энэ дэлхий улам илүүгээр ялзарч буй дэлхий. Жишээлбэл одоос магадгүй 30 жилийн өмнө тий монголчууд за юу гэдэг одоо чихэнд нь баг сонсогдох нь байтгаа тий хэрвээ сонсогдох юм бол гайхахаар үйл явдлууд 30 жилийн өмнө сонсох өнөөдөр сонсох хоёр шал ялгаатай болж байна. Тий өөрөөр хэлэх юм бол арчилсан улс боллоо. Нээлттэй улс боллоо. Хөгжиж гин үү? Дэд үст бий болж гин үү? Болж байна. Тий гэхдээ энийг дагаад ямар их муу нөлөөллүүд орж ирж байна.
урд хажууд монголчуудад байгаагүй янз бүрийн асуудлууд улам илүүгээр за бузар муу зүйлсүүд ч гэсэн энийг дагаад хамтдаа бий болсоор. Өөрөөр хэлэх юм бол бидний залуучтай ийм юм байгаагүй бүү зэдгэж хэлэхээр тий одоо настай хүмүүс ч гэсэн тэгж ярихаар тийм зүйлсүүд энэ дэлхий дээр энэ нийгэнд бий болсоор. Энэ нь юунаас үүдэлтэй вэ гэхээр хүмүүс бид нарт нөгөө нэг хийж болохгүй зүйлсийг хийгээд буцаага тэрэн дээрээ тэрнийхээ үр дагавар зовлон авчирж байгаа энэ асуудлууд байна шүү дээ. Энийг угаасаа ийм зүйлсүүд бий болж болдгиймаа гэдгийг Библи бидэнд хэлсэн учраас. Харин ийм үед яаж амьдрах ёстой юм бэ гэдгийг заасан учраас. Яг нэг түрүүний нэг манан дунд явж байгаад гэрлээ хараа явж байгаа шүү дээ. Тэр Христийн сургаал буюу бидэнд зовлонгийн дунд ямар замаар хэрхэн явах вэ гэдэг тэр гэрлийг Есүс бидэнд өгсөн учраас Христийн сургаалыг давж явах ёстой гэдгийг бид мэдж байгаа учраас энэ зовлонгийн дунд энэ мөхөж бүд төгс бус дэлхий дээр бид яаж явах вэ гэдгээ Христэс сурж явдаг гэсэн. Тэгэхээр би бол ойлгохдоо зовлонгийн шалтгааныг тодорхой болгож өгөөд тэгээд зовлон донд хэрхэн хариу үйлдэл үзүүлэх вэ гэдгийг бас тодорхой болгоцсон учраас энийг бол та энэ дэлхийг ойлгох гэж тайлбарлаад байна шүү дээ, тий. Тэгэхээр мэдээж болж байгаа үйл явдлын шалтгааныг мэдж байгаа нөхцөлд энэ төр зөөрийнхөө үгүй юу гэдгийг тооцоод хүн бол даваад гарах асуудалгүй болно шүү дээ. За энэ бол болж байна. За 3 дахь нь юу вэ? За 3 дахьт нь бол бас юм болгоныг зовлон гэж хүлээж аваад байгаа юм уу үгүй мүү гэдэг. Бас нэг ойлголт байна. Бас нэг ойлголт байна шүү дээ. Гос нэрээ тийм шүү тий. Тэгээ ер нь бид нар асуудал зовлон хоёрын ялгааг ойлгож байгаа юм уу? Гэдгийг бас бодож үзэх хэрэгтэй болчихж байгаа. Зарим хүмүүс ингэж ярьдаг шүү дээ нөгөө. Асуудал гэдэг бол тухайн хүн шийдэж болох юмыг асуудал гэж хэлж байгаа. За. Зовлон гэдэг бол тэр хүн үнэхээр яагаад шийдэж чадахгүй байгаа юмыг нь зовлон гэж хэлээд байна гэж тий. Тэгэхээр тэр хүн өөрөө шийдийгэж байдгаа хийсэн ч үнэхээр шийдэж чадахгүй зүйлийг зовлон гэж үзээд тэр зовлон хувь хүн байна уу? Гэр бүл байна уу? Тухайн нийгэм байна уу? Бүр улс үндэстэн байна уу? Бүр энэ дэлхий байна уу? Шийдэж чадахгүй байгаа. Им зовлон бэрхшээл дундаа магадгүй хүн төрлөختөө эцсийн бүлэгтээ өөр ямар нэгэн далтын хүчийг хайдаг. Өөр энэ зовлон шийдээд өччих ямар нэгэн далтын хүч, ямар нэгэн бурхан байна уу гэж эцсийн бүлэгтээ хүмүүс бид нар чинь тэгжл ирж байгаа байхгүй. Жишээлбэл хүсний дараах амьдралыг шийдээд өччих ямар нэгэн бурхан байна уу? Энэ бол хүн төрлөختний үүссэн цагаас хойш л асуусан хайсаар явж байгаа зүйл шүү дээ. Гэтэл за миний хувьд бол 1994 онд надад амьдралын чи утга учир над өсний чин дараах амьдралын хүртэл шийдэх ийм чухал сургаал байна гэд Библи хүрээд ирж байгаа. Наач Библи биш шүү. За энэ бол биш л дээ. Хүрээд ирж байгаа тийм. Тэндээс хариултуудаа авцсан учраас миний хувьд бол яаж байгаа гэхээр энэ дэлхий дээрх амьдралын зовлон Христэд итгэсээр байж дуусгана гэдэг ийм шийдвэртэй байгаа. Харин асуудлыг бол бид нар тийм ээ өөрөө шийдэх ёстой асуудал байж болно. Шийдэх боломжтой байж болно. Гэхдээ бас асуудлыг шийдэхэд хүртэл Христэд итгэгч нар бол Бурхны оролцоотой бас шийдэж болдог. Яаж шийддэг оролцоотой гэдэг нь? Оролцоотой гэдэг нь за ер нь бол үндснийг хоёр юм байгаа шүү дээ. Христ итгэл гэдэг бол шашин гэхээс илүү Христ итгэл гэдэг бол харилцаа гэж. Тэгэхээр ямар харилцаа гэхээр Бурхантай харилцаа. За энд бол одоо хэрвээ бид нар Христийн цуглаан Монголд очиод үзэх юм бол эсвэл Христэд итгэж хүмүүсийн амьдралын юм аяг харах юм бол залбирал гэдэг зүйлийг хийж байна. Өөрөлдөө Бурхантай ярих. Тэ. За хоёрдугаарт нь бол Бурханы зааварчилгааг авах буюу Библийг унших. Ойлгох, дагах, үйлдэх гэдэг ийм зүйлүүд бол яг Христ итгэлийн гол цөм шүү дээ. Энэ бол өөрөөр хэлэх юм бол заавал хэн нэгэн хүнээр дамжуулж бид Бурхантай харилцдаг биш. Хоргоо ертөнцийн дээр хүн болгон өөрөө шууд Бурхантай харилцах боломжтой гэдэг. Энэ Христийн одоо Христ итгэлийн гол агуулга нь эндээ байгаа буюу энэ нь харилцаа юм а гэсэн. Тийм маягаар байна шүү дээ. За ойлгомжтой. Тэгэхээр 3 дахь нь бас л их утга учиртай зүйл байна шүү дээ, тий. Асуудал зовлон хоёроо ялгачих юм бол нэр бас зарим юм дээр гоншиггүйгээр даван туулах боломжтой юм шиг бас санагдаж байна.
Тэгэхээр мэдээж бид нар бол нэвтрүүлгээрээ бас танаас ингээ бодит хариултыг авахыг зорж байгаа. Тэгээд зовлонгийн тал дээр бид нар бодит хариултыг авъя гэнгүүт таны хариулж байгаа зүйл нь зовлонг давах бас тэр сэтгэл зүйн талаар ярьж байна те. Тэгэнгүүт яг ингээд энэ болгон дээр би зүгээр дүгнээд үзэхэд яг энэ тэр зовлонг давах хүний сэтгэл зүйн хүч одоо давж байгаа нь өөрөө бас их бодит зүйл байна гэдгийг анзаараад байна л та. Магадгүй яг тэр зовлонг давхтаа хүн зовлонг өөрөөр харах юм бол тэгэх юм бол энэ нь өөрөө тэр зовлонгийн бас бодит шийдэл болох боломжтой байж болж байна гэдгийг бас ойлгоод байна. Зөвхөн яг тэр зовлонг үүсгэж байгаа зүйл нь алга болохтой гол нь биш. Харин тэрнтэй хэрхэн харилцах вэ гэдг нь гол юм байна гэдгийг таны хариултаас би ойлголоо. За тэгвэл өнөөдөр хүн болгонд өөр ингэсэн асуудал байгаа. Өөрөөр хэлэх юм бол хүн болгонд өөр ингэсэн зовлон байгаа. Хүн болгон тэдгэр хүмүүс Есүс Христэд итгэлээ гэх юм бол яг тэдний амьдралд энэ зовлон дээр нь хандсан бодит тэр зүйл бий болох уу? Бодит шийдэл юм уу эсвэл тэр зовлонг харж үзэх тэр бодит зүйл нь яг таны яриад байгаа шиг амьдрал дээр яг хэрэгжих үү? За бид нар одоо юу гэдэг нэг амар өсөж байгаа л за нэг сайхан хоолыг идчихье гэдэг. Тэгэхээр тэр хоол ямар хоол гэж эхлээд ямар хоол хийх вэ гэдэг шийдэн шүү дээ. Цуу хийх юм уу? Будаа тургах хийх үү? Чэйг хийх юм уу ч гэдэг юм уу те. За нэг солонгос хоол идчихмээр нэг сайхан халуун нуутай хоол идчихэж гэдэг юм уу те. Тэгвэл тэр хоолны жорыг мэддэг байх хэрэгтэй. Хэрхэн яаж хийх үү гэдгийг мэддэг байх хэрэгтэй. За тийм. Тэгжиж тэрийг сайхан амттай хийгээд идэх юм өснө гэдэг чинь бас нэг ялангуяа ирчүүд бид нарт нэг зовлон шүү дээ. Тийм шүү дээ. Амар зовлон шүү дээ. Юу ирж байгаа юм. Тэрийг сайхан хоол идчих юм бол нэг сайхан сайхан болчлаа гэдэг шүү дээ, тийм ээ. Тэрэн шиг бид зарим тохиолдолд бидэнд үнэхээр тэр зовлонг хэрхэн давах вэ гэдэг бүр бэлэн жорн Библиэр өгөгддөг. Бүр түрүүн би хэлсэн шүү дээ. Ярианыхэнд би хэлсэн байгаа. Ер нь бол бүр Библиэд бүр ингэж хэлсэн байна. Та нар зовлонд орох үедээ хачирхалтай юм тохиолчихсон гэж бити бодоо. Битээ байх. Тийм. Харин Христийн та нарын төлөө зовсон шиг зөвийн төлөө зовсон шиг тэр зовлон донд байхдаа та нар бүр баярлаа гэж хэлсэн байдаг. Тэгээ ингээд Библийг унших юм бол за зүгээр одоо ингээд те цохолын ном шиг ч юм уу уран сайхны ном шиг ингээд унших юм бол бүр ингээд солиотой юмнууд их уншигдэн шүү дээ. За. Паул Силас гэдэг нэг Христийн хоёр дагалдагч Христийн тухай зүгээр л те одоо хүний юм хулгайлаагүй, худлаа яриагүй. Хүн халаагүй, хулгай хийгээгүй. За. Зүгээр л Христийн тухай бусдад ярьснаас болоод Филиппо гэдэг хотын шоронд хоригдчихж байгаа байхгүй. Тэгээ гав хөл гарна гинжлээстэй. Тэ? Тэгээ шоронд тэр шоронгийн тэр хүүтэн ханан дээр шалан дээр ингэж сууж явахдаа шүн донд мань хоёр нөхөр дуулаад магтан дөө гэж ярьж байгаа. Бурхныг магчад дуулаад залбираад унж байгаа байхгүй. Хажууднаас хүмүүс гайхсан уу? Хажууднаас хүмүүс гайхаар барахад. Тэгтээ тэнд бол яг юу болсон бэ гэхээр тэр хоёр хүн тэгж бурхныг магтаж залбирснаар тухайн яг бодит асуудал шийдэгдэж байгаа байхгүй. Тэгтээ энэ бол яг таны подкастын нэр шиг итгэмээргүй юм болсон. За юу болов? Юу болсон гэсэн чинь тэнд бурхан тэм онцгой үзэгдэл бий болгож онцгой үйл явдлыг хийж тэр гар хөлөнд байсан дүнгийн мултарч унаа шоронгийн хаалгууд юр бусын байдлаар онгоогоод тэгэнгүүтлээ яаж байгаа гэхээр тэр хоёр хүн тэр шоронгоос одоо чөлөөлөгдөж байгаа тухай ийм хаалга онгоц юм чи зүгээр л гараа явна гэсэн үг шүү дээ тийм. Тэгээ яг хоёгууд нь хараад бас гайхаад тэр хоёгууд нүдэрээ хараад чихээрээ сонсч байсан учраас шоронгийн хоёуг хүртэл энэ хоёрын итгэдэг энэ хоёрын магтанд дулаадсан бурхан ч юм байд юм байна гэд тэр шоронгийн хоёуг хүртэл гэр бүлэрээ Христэд итгэсэн ийм нэг түүх байдаг хэвгүй. Энэ тэгээд Библиэлд бичигдсэн байгаа юу? Библиэлд бичигдсэн байна. За би яагаад энийг ярьсан бэ гэхээр өнөөдөр зовж байгаа хүн яах вэ гэж яриад байгаа шүү дээ. Би яагаад энийг ярьсан бэ гэхээр таны яг бодит нөхцөл байдал ч юм ба шүү дээ. Маш их зовлон донд байж болж байна. Тэ.
хайртай хүн чинь өвчсөн ч юм уу те. Эсвэл одоо та санхүүгийн хувьд үнэхээр том бэрхшээлд онцсон те. Хэцүү байж бол. Яг нөгөө нэг зүүрлэх юм бол таны амьдралын чинь олон талбар яг тэр гав гинжтэй болцсон юм шиг байж болж байна. Яг бодит нөхцөл байдал чинь. Гэхдээ бурхан бидэнд итгэлээр дамжуулан дотоод эрхчлөө гэдэг нэг том юм өгсөн. Тэр дотоод эрхчлөөг бид нар сэхэрнэ гэдэг их чухал зүйл байна. Нөгөө дотоод эрхчлөөгөө сэхэрсэн хүн хөлөндөө дөнгөтөж бүжгэлж чаддаг, хүзүүндээ гинжтэйч дуулж чаддаг гэдэг шиг Христ итгэлийн нэг том давуу тал амьдралын нөхцөл байдал ямар ч зовлонтой, ямар ч хэцүү байсан гэсэн бидэнд дотоод эрхчлөөндөө бурханд найдаж бурхны хүч чадлаар энийг давна гэсэн тэр давуу тал Христэд итгэдэг л бол тэр хүнд оршиж яадаг гэсэн үг. Шинээр итгэсэн ч гэсэн ялгаагүй. Ялгаагүй шүү дээ. Тэр хүн үнэхээр л Христэд итгэж Христ бол үнэхээр бурхан. Тэр намайг аварсан. Тэр надтай хамт байгаа гэдэгт итгэдэг л бол ямар ч зовлонгийн өмнө жинхэнэ итгэлтэй хүн бол дотоод ертөнцийн эрхчлөөтэй байдаг гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол тэр итгэл үнэмшил нь шүү дээ, тэ. Тэр хүнийг аливаа зүйлийг давж харахад тусалдаг. Хайрцагнаасаа гадуур сэтгэж гэсэн үг шүү дээ. Нөхцөл байдлаар удирдуулахгүй, нөхцөл байдлыг итгэлээрээ удирдах, давж гарахыг харуулж байгаа юм. Тэгэхээр саяны миний ярьсан Паул Силас хоёрын бодит нөхцөл байдал бол шоронд байна шүү дээ. Гэхдээ л итгэмээр юм байна. Нөгөө итгэл үнэмшил нь яаж байгаа гэхээр шоронд даваад гарч идэв шүү дээ. Шоронд байхад хүртэл сах дуулаа байжсэн байна шүү дээ, тий. За яг мэдээж их гоё байна. Бас Библийн түүхтэй холбож тайлбарласан баярлалаа. Яг энэ бодит түүх одоо жишээ нь таны таньдаг Балдан гэдэг ч юм уу нэг залуу те Христэд итгэнгүүтээ яг ийм одоо зовлонгоос ангижирч байгаа юм уу эсвэл сэтгэл зүйн хувьд хүчтэй болсон тийм түүх байгаа юу? Тэгэл одоо миний бодлоор бол Христэд итгэсэн бүх хүнд л байгаа. Тийм түүх. Бид нар бол гэрчлэл гэж ярьдаг те. Энэ бол хүн болгонд л байгаа. Тэр бол гэхдээ бүгд гэх юм бол хариулт биш гэдэг байгаа шүү дээ. Тийм. За би бол яг зүгээр ерөнхий том зургаар нь хэлж штэ те. 2006 он шиг санаж байна. За. Эрдэнэтэд бид нар нэг сургалт хийгээ явуулжсэн юм. Тэгээд тэнд Эрдэнэтийн нэг залуу бид нарын сургалтын дээр оролцсон. За бид нар бол ямар сургалт хийжсэн мэхээр Библийн тухай хүмүүс заагаад те одоо Библийн хичээл хийгээ явуулжсэн. За тэгээд тэр үед бол нэг Эрдэнэ сайхан гэдэг залуу шиг санаж байна. Тэр залуу хичээлийн дундуур надтай уулзсан. Тэгээд тэр залуу за өнөөдрийн энэ хичээлээр дамжуулаад би юм ойлгож авлаа. Тэгэхээр би асуусан. Чи цуглаанд явд юм уу? Чи Христэд итгээд тэр удаж байгаа юм. Тэгсэн чинь би яг үндэ бол багаас амар сахилахгүй амьдэрсэн. Тэгээ нэг хүүхдийн колонд байхад анх Христэд ирж надад Христийн тухай ярьжсэн. Тэгээд би тэгтээ тэр үед нь бол би ерөөсөө итгэж чадахгүй байсан. Худлаа л нэг шашныхаа ирж ин л гэж би бодож байсан. Харин би шоронгоос гараад тэрнийгээ дараа 6 сарын дараа би ингээд цуглаанд ирсэн. Тэгээ яагаад цуглаанд ирсэн бэ гэдгсэн чинь шоронгоос гараад ирсэн чинь ард үлдсэн амьдрал нь бүр байхгүй болчихсон. Ээж нь нас орцсон. Дээдлийн ахын шоронд орцсон. Өөрөө бол тэгээд гэр орон байхгүй маш хүнд байдалтай байсан. Тэгээд 6 сарын шоронгоос гараад 6 сарын дараа тэгж их зовлон дунд годамжаар явж тэгэл дахиад нөгөө амьдрал руу ороод ингэж явж явах үедээ Христийн цуглаантай дайралтсан гэж байгаа юм. Эндэн ийм цуглаан болдог гэдэг юм мэдээд. Тэгээд тэр залуу орж ирээд Христийн тухай сонсоод асгартлаа үлсэн гэж байгаа. Өөрийнхөө амьдрал хараад. За ингээд тэр залуу яасан бөхөр улмар Христэд итгэсэн байсан. За энэний дараа бол яасан бэхээр тэр надтай уулзах тэр үедээ болвол тэр залуу яасан бэхээр тэр бүх зовлонгоосоо Христ л намайг гаргасан юм а гэдгийг надад маш бодтой ирсэн. Тухайн үед бол тэгээд Христийн цуглаанд яваад арх мархинаас гараад те амьдралаа ингээд үнэхээр өөрчлөөд тэгээд тэнд нэг Христэд итгэжтэй нэг тийм нийтийн одоо юу хин илгээлтийн төв гэж байдаг байсан. Тэрний нэг өрөөнд ингээд амьдрдаг болцсон те. Тэгээд би бол одоо ингээд эргэл буцалтгүйгээр энэ зовлонтой амьдралаасаа Христ итгэлийн амьдралыг сонгож байна гэдэг. Тэ.
Тэгэхээр би ягаад ч юм энэ хүний талаар яг энэ зовлонгоос салсан гэдэг энэ хэсэг дээр бол энэ хүний талаар би ярих их дуртай. Яг тэр би яг өөрөө нөгөө нэг тэр хүнтэй яг нүрээр тулж уулзаад амьдралын гэрчлэлийг сонсоод тэр хүнээс ч ингээд нэг ярилцж яхад нэг хүн мэдрэгдэг шүү дээ Үнэхээр энэ хүний амьдрал өөрчлөгдөж энэ хүн үнэхээр энэ зовлонгоос гарч чадсан юм байна гэдэг нь надад бол маш хүчтэй гэж мэдрэгчээс. За нэг ийм түүх байна. Зөвлөлөө. Одоо түүхэн дээр юу асуух вэ та нэмээд? Бурхан ер нь бүх зовлонг хормын дотор байхгүй болгох, за зовлонгийн шалтгаан ер нь дэлхийд дээрх бүх зовлонг байхгүй болох боломжтой болов. За энэ яг зөвхөн төсөөллийн шинжтэй асуулт л та. Тэрэн дээр тавь гэж хариулах. Одоо бурхан хүсээд болгоё гэвэл боломжтой л байх л да. Бурханд боломжгүй зүйл гэж байхгүй гэж бол би бэлгэлсэн. Болно гэж үү? Бурханд боломжгүй зүйл гэж байхгүй боёо. Бурханд хийхэд дэндүү хэцүү зүйл гэж юусоо байдгүй. Чадна гэсэн үг байна. Чадна. Тэгвэл яагаад гэхгүй юм бэ? Гэхдээ тэр бурханы хүсэл үү биш үү гэдэг дээр бодож үзэх хэрэгтэй болж байна. Тэгээ бурхан хүмүүсийг ингээд зовоогоод бай гэж хүсээд юм гэсэн үг. Наадах ч юм болохоор ингээд амар том харьцангуй ойлголт болчихж байгаа байхгүй. Тэгвэл яагаад яг зогсохгүй байгаа гэдэг яг эсрэгээр нь хоёлоо бодъё л доо. Хүн огт зовлонгүй амьдрч юм бол яах вэ? Гоё шүү дээ. Амьдрал бүр утгагүй болж байгаа. Гос яг ингэж харахаар зовлончин өөрөө бидэнд маш их сайн зүйлүүдийг авчирч яадаг. Зовлон өөрөө. Зовлон бид нарт илүү их төлөвшлийг авчирч өгч болдог. Илүү сайн зан төлөвүүдийг авчирч болдог. Илүү их бусдыг хайрлах хайрыг өгдөг. Бусдыг ойлгох тэр эмпатиг бий болгочдөг. Зовлон ч өөр. Хинч зовхгүй. Тэр хүн огт зовхгүй байх юм бол бусдын зовлон ойлгохгүй шүү дээ. Өөрөө зовж үзэхгүй бол. Бас ер нь үннийг ч юм уу эсвэл амьдралыг тэр байтгаараа бүр утгаар нарах. Тэр байтгаа зовлон ч өөрөө хүмүүсийг их үндэс рүүгээ ирэх тусалдаг баг. Тэр нэг үсэн үг гэхээр зовлон өөрөө хүмүүсийг бурхан руу авчдаг. Замд голд. Тэр бурхан бас зовлонг зогсоохгүй байгаа нь шалтгаантай гэж тайлх гэдэг шүү дээ тий. Тэгэхээр одоо юу гэдэг бурхан бол хүний хүсэж байгаа болгоныг өгдөг бэрт биш. Харин бурхан хүнд юу зүв бэ гэдгийг өгөхдөө дуртай байдаг. Жишээлбэл бага насны хүүхэд чинь чам дээр ирчээд аава хутга өгөөч яах ч хутгаар жоон тоглоодох гэдэг юм бол за тэгээд маа энэ хутгаар тоглохгүй гэдэг хутга өгөхгүй шүү дээ. Хайчаар хүүхдэд тоглоулахгүй. Зүгээр хүүхдэд тоглоулахгүй тий? Болохгүй. Тэгтээ та хүүхдэд хайртай юу? Хайртай. Гуйс нь өгмөр байна уу? Өгмөр. Гэхдээ бурууг болохгүй шүү дээ. Хэрэггүй зүйлийг өгөхгүй гэсэн. Аюултай зүйлийг өгөхгүй гэсэн. Яг үнтэй адилхан бурхан хүний гуйсан болгоныг биш. Харин тэр хүнд юу хэрэгтэй болгоныг бурхан өгөх боломжтой. Юун зөв гэдгийг. Тэр хүнд юу хэрэгтэй юуны төлөө юм гэдэг нь бурханд илүү чухал байдаг. Тэгээ зарим тохиолдолд зовлонг ч гэсэн зөвшөөрнө гэж байна. За баярлалаа. За тэгээд өнөөдрийн итгэмээргүй гихтээ подкастын маань энэ удаагийн дугаарт бидний урилгыг аваад хүрэлцэн ярьж оролцсон танд маш их баярлалаа. Тэгээ ямар ч байсан сонсогчд маань хариулт авсан гэдэгт бол итгэлтэй байна. Тэр сонсогч танд итгэмээргүй гихтээ подкастын энэ удаагийн дугаар хүрээд одоо энэ төрөд өндөрлж байна. Тэгэхээр амьдралд итгэмээргүй асуултууд зөндөө байгаа. Христэд итгээд хүмүүс зовхоо болчдөг гэж яриад энэ үнэн үү гэсэн асуултыг бид нар зочноос асуулаа. Яг шууд утгаар бол энэ худлаа юм байна. Гэхдээ энэ нь яагаад худлаа вэ? Бас яагаад хүмүүс Христэд итгэж байгаа хүмүүс би зовхгүй байгаа гэж яриад байгаа вэ гэдгийн шалтгааныг бид нар магадгүй ойлгосон баг. Дараагийн нэвтрүүлгээр дахин уулзцгаая.